Нийслэлд 47 барилга зөвшөөрлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлжээ. Энэ мэт зөвшөөрлгүй баригдсан барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсараа мөн төрийн үйлчилгээнүүд цахимжсан хэдий ч нэг дор нэгтгэдэггүй зэргээс шалтгаалan зориулалтын бус стандартад нийцээгүй барилгууд хотод баригдсаар байгааг их сурвалжууд мэдээлж байгаа. Иймээс барилгын салбарт хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудыг нэгдсэн цахим системд холбоож зураг төслийн дагуу барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа хэсэгт хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Нэг л баригдсны дараа буулгасан кейс юусоо байдгүй. За яг хуу ганц нэг барилгыг буулгаж байгаа тэр нөгөө нэг орон сууцны өргөтгөл нэг жижиг нэг давхрын өргөтгөлийг иргэн одоо иргэдийн ч гэдэм үү те хүнсний дэлгүүр худалдааны төв санаа газар ч гэдэм үү энийг бол буулгах. Гэтэл зөвшөөрлгүй баригдсан одоо 10-16 давхар барилгуудыг буулгасан түүх бол манад байхгүй шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө яаж юм гэхээр одоо барилгын компаниуд энэ хууль тогтоомж биелүүлэхгүй байгаа нөхдүүдэд одоо ямар одоо шилэл ойлгодог гэдэг нь гэхээр ямар нэгэн аргаар барьцгал юм бол зөвшөөрлөө яаж чад авч болд юм байна гэдэг энэ буруу одоо зам үйл рүү одоо хөтлөд байгаа юм асуудал байна. Барилгын тусгай зөвшөөрлийн асуудлыг толгомдоод манай юмд холбогддог. Гэтэл барилгын тусгай зөвшөөрөлтөөр барилгын ассоциацууд олгодог. Системээр мэдээллүүдээ аваад баталгаажсан тохиолдолд хэн шилжилтийг хийгээд баталгаажаар манайх руу явуулдаг тийм зөрчилтэй байна. Явган үнний замд авалан барьсан барилга хотын дүүрэг бүрт харагддаг. Мөн анхны зориулт нь усан сан гэж олон нийтэд танилцуулж газрын зөвшөөрлөө авсны дараагаар орон сууц, офис барьсан төслүүд ч олон байдаг. Гэвч тэдний зориултаа өөрчилсөн стандарт зөрчсөнгээд газрын зөвшөөрлийг цуцлах барилгыг нурааж байсан удаа ховроо. Энэ бүх төлөвлөлтгүй гинтийн сүндэрсэн барилгуудын үр дүнд хот ногоон байгууламжгүй, иргэдэд ээлгүй, төвчрөл нэмэгдэх нэг суурь болж хуурсан юм. Тиймээс эдгээр алдааг засахын тулд газрын зөвшөөрлө олохоос эхлээд бүх процесс ил тод захин байх шаардлагатай юм. Өнөөдрийн байдлаар бол бид нар өдөр тутмын хяналт гэдэг үйл ажиллагаа багахгүй байна. Зөвхөн төвөр хяналт, дуудлага ирсэн үед буюу гомдол гарсан үед хяналт ийм процесс явж байгаа учраас манай барилгын чанар асуудал үүсэт. Төрийн байгууллагуудын оролцооны тухайд бол одоо ер нь бол сүүлийн үед бол нэлээд ойлгомжтой болсон. За ийм Монголын захин системээр одоо бичвэр одоо бүрдүүлэн одоо зөвшөөрлөн авдагч байд юм уу те. За хүний одоо цаг хугацаа хөнгөжсөн одоо ийм боломжууд бас гараад ирсэн. Төр зөвшөөрөл өгөөд эргээд ерөөсөө бүх юм төр гэдэг хандлага одоо ерөөсөө байдаг бол тэр барилгын анхны захиалагч, хөрөнгө оруулагч. За эргээд бүр тэр барилгыг одоо худалдан авч одоо амьдарч байгаа иргэдийн оролцоо маш чухал байна. Одоо яг ямар стандарттай ямар орон сууц нь би өөрөө тэр худалдаа авалтыг хийж байгаа гэдэг аюул том чухал үзүүлэлт болоод байна. Энэ мэт зөрчил гаргасан бол тооцох хариуцлага төрчлийн хуулиар хэдхэн сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байна. Гэтэл тухайн барилгыг нураах, гүйцэтгэгч компани тодорхой хариуцлагын арга хэмжээ авах, хууль бусыг мэдсэрэж зөвшөөрөл олгож хүлээн авсан улсын комиссийн мөрөлдөхөнд хариуцлага хүлээлгэх шаардлагатай юм. Барилгын компаниуд бол барилгын ажлаа бол одоо норм дүрм баталсан даалгаврын дагуу хийхгүй энэ зөрчлүүд гарах юм бол зөрчлийн хуулийн дагуу бол улсын байцаагчийн шийдвэрээр 1 сая, 5 сая, 10 сая иргэн хуулийн этгээдээс шалтгаалаад иймэрхүү торгуулийн арга хэмжээ авагддаг. Барилгын зөвшөөрөл олгож байгаа байгууллагууд, энэ улсын комисс хүлээж авч байгаа байгууллагууд энэ барилгыг барьж байгаа, захиалж байгаа, явцыг хяналтыг хянаж байгаа зохиогч нарын ажлыг тодорхой болгож хариуцлага өндөржүүлэх шаардлагатай.